Миний байшингийн түүх. Би та бүхэнд өөрийнхөө байшинг барьсан түүхийг сонирхуулах гэж байна. Та бүхэн ч мөн адил миний адил богино хугацаанд чанартай сайхан байшинтай болох боломжтой юм. Миний найзууд байшин барихаар бол евроблокоор барихыг зөвлөсөн юм. Учир нь евроблокийг бидэн шиг энгийн эргэж хэрэгцээндээ ашиглах боломжтойгоос гадна евроблокийг үйлдвэрлэгч нь бидэнд хэрэгцээтэй бүхий л мэдээллийг өгч сургалт хийн тусалж байсан юм. Анх барилга барих газартаа очиод би гайхахад хүрсэн бөгөөд шар дүрмт хувцастай залууг надаар тохуурхаж байна уу даа гэж бодогдохоор байлаа. Гэвч евроблокийн ажилтан маш тайван байсан бөгөөд Евроблок брендийн блокоор барилга барихад амархан бөгөөд маш богино хугацаанд гүйцэтгэж болно хэмээн надад ойлгуулсан юм. Энэхүү блокоор энгийн хүнч барилгын ажлыг гүйцэтгэж болохыг тайлбарлаж өгсөн юм. Барилгын суурь. Евроблокоор барилга барихын тулд бусад барилга баригддаг жишгээр л барилгын суурийг бэлтгэдэг. Барилгын суурийг хийхийн тулд суурийн нүхийг зөв ухах бөгөөд суурийн хөрсийг сайтар чигжих хэрэгтэй. Дараа нь суурийн арматурыг хэвтэй байдалд байрлуулж суурийн бэлтгэл бетоныг цутгана. Энэ ажил нь маш чухал бөгөөд суурийн ажлыг зөв гүйцэтгэх нь барилгын цаашдын чанарт их нөлөөтэй байдаг. Хэрв суурийн ажил нь чанар муутай болсон бол засвар бараг авдаггүй. Суур бетоныг хатуурж бэхжмэгц ханийн өргөн ажлыг эхлүүлнэ. Материалын тээвэрлэлт. Евроблок брендийн блок нь хэрэглэгчийн зураг төсөл заагдсан төрөл хэмжээний дагуу үйлдвэрээс ажлын талбайд хүргэгддэг. Үйлдвэрлэгч өөрийн материалыг тусгай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн барилгын талбай дээр буулгаж хурааж өгнө. Ханийн өргөн эхний үеийн блокийг нэг талаас нь халаасан нимгэн хар цаасан дээр ус тусгаарлагчийг байрлуулсны дараа эхлүүлнэ. Өргөн ажлын эхний үе шат. Өргөн ажлын эхний үе шатыг зөв гүйцэтгэх нь өргөн бусад ажлыг хурдан, чанартай гүйцэтгэхэд хамгийн их түлхэц өгдөг онцлогтой. Захиалагчийн хүсэлтээр өргөн зөвлөх нь барилгын булангийн хэсгийн өргөн ажлыг гүйцэтгэж өгч болно. Барилгын булангийн өргөн ажлыг эхлэн гүйцэтгэх бөгөөд суурийн тэгшилгээ тэгш бус байвал хамгийн өндөр хэсгээс эхлэн тэгшилнэ. Өргөн эхний үеийн зуурмаг нь элс шохой, цементэн холцтой шавардлага байх бөгөөд блокны суурийн түрхэх зузаан нь 20 мм-ээс хэтрэхгүй байна. Блокны тэгшилгээг эрзэнэн алхны тусламжтайгаар гүйцэтгэнэ. Үүний өмнө өргөн тэгш хэвтэй чиглэлийг шалгана. Булангийн өргөн өндрийг навелерийн тусламжтайгаар шалгана. Үүний дараа төвшингийн утас шпүрийг бэхэлж өргөн ажлыг эхлүүлнэ. Нэгдүгээр үеийн өргийг шохой цементтэй зуурмагн дээр хийгдэнэ. Зурамгийн зузааны хэмжээ нь суурийн бетоны тэгш байдлаас шалтгаалan өөрчлөгдөнө. Булангийн блокны уулзврыг өнгөлгөөний шавардлагаар хийнэ. Өргөн блокны уулзах хэсгийн босоо ховлын тусламжтайгаар зурамган дээр тэгш байрлалаар өрнө. Блоконд байрлах босоо ховлын завсар үүсэхгүйгээр тэгшрүүлж өгнө. Өргөн явцад хэвтэй байдлын тэгш шимийг анхаарна. Өргөн дараагийн үеийг нэмгэн цавуун зурмагн дээр хийх бөгөөд суурийг дулаалгах холбоос гин. Гадна ханийн өргийг гүйцэтгэхийн тулд 375 мм-ийн зузаантай блокийг хэрэглэнэ. Энэ хэмжээтэй блок нь дулаан тусгаарлах чадвар өндөр байдаг тул нэмэлт дулаалгах шаардлагагүй байдаг. Тусгай багаж хэрэгслэн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлнэ. Өргөн ажлын үеэр блок хоорондын уулзварт анхаарах шаардлагатай бөгөөд бага зэргийн зөрүү үүсгэхэд зүлгүүрээр тэгшлэн засч болно. Даацын ханийн өрг. Өргөн ханийн блокны зөрүүг зүлгүүрдэж тэгшлэх бөгөөд түүний дараа блокны гадаргууг цэвэрлэх шаардлагатай. Тэгшилгээ хийх бүрд хөндлөн талын тэгш байдлыг шалгана.
Дотор даацын хананд 250-аас 300 мм зузаантай блокийг хэрэглэнэ. Блокийн даац нь чиглэл бүрд адил байдаг тул дурын бариллаар байршуулан ашиглаж болно. Барилгын өргөн зөвлөх бүх зүйлийг надад тайлбарлан үзүүлж байсан тул би бүгдийг маш сайн ойлгож байлаа. Ажлын явцад өргөн зурмгийг цавуу гэж байсныг санаж байна. Зурмаг үнэхээр цавуу шиг байсан. Зурмаг цавууг бэлтгэх нь үнэхээр амархан. Зурмгийг зурхад ердийн цахилгаан дэрийг хэрэглэж болно. Миний барилгын хэмжээнд зурмаг маш нэмгэнээр бага хэрэглэгдсэн учраас барилгад хэрэглэгддэг зурмаг зурагч том оврын машины шаардлагагүй байсан юм. Цонхны нүхний доод хэсгийн арматурчлал. Цонхны нүхний доорх өргөн ажлыг хийхэд арматурчлал шаардлагатай. Энэ ажил нь маш энгийн юм. Үүнийг хийхэд банц шаардлагатай. Гарын доорх багажаар арматурт байрлах сувгийг гаргах бөгөөд арматурын урт нь нүхний хэмжээнээс 5 см-аас илүү байх ёстой. Бэлдсэн сувгийг зурмгаар дүүргэж ердийн аргаар зурмгийг тэгшлэх бөгөөд хөдөлмөрийн бүтээмж маш өндөр юм. Энэхүү блокын зүсэлтийн наривчлалтай байдал нь ажлын чанарыг сайжруулах бололцоог олгодог. Маш нэмгэн савуун зурмгаар наах бөгөөд мөн хялбар аргаар засварлах боломжтой зэрэг нь амны орон сууцны угсралтын ажилд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ. Блок зүсэх. Блокийг олон төрлийн хэлбэрт оруулах ажил нь үнэхээр хялбар юм. Энгийн аргаар блокийг хэлбэржүүлж байгаа нь ажлыг хялбар болгон өгч байна. Өргөн ажлын гүйцэтгэлд хаягдал гэж гарахгүй, байгалийн цэвэр материал болох кварцын агуулмжтай элс, цемент, шохой, ус зэргээс евро блок нь бүтсэн юм а. Хөдөлмөр хамгааллын энгийн хэрэгслүүдийг хэрэглэх хэрэгтэй. Төрөл бүрийн мөөгөнцөр үүсдэггүй тул эрүүл мэндэд маш эерэг нөлөөтэй. Ялуу. Цонхны нүхний дээрх бэхэлгээ хийхэд энгийн У блокны шийдлэр шийдэж болно. Ялууны байрлалд анхаарах хэрэггүй бөгөөд хэлбэр нь дээш харсан байх ёстой. Байрлуулахдаа босоо чиглэлд анхаарна. Ялууны бүтц нь гадна ханын дулаан хадгалах чадвартай ижлэг хийгдсэн байдаг. Ялуу цудгах арга. Хавтгай У блокыг таарах зайд нь давхарлан угсраад тэгш усаар байрлалыг шалгана. Ялууг угсарсны дараа тэгшээлж гадаргууг цэвэрлэнэ. Зөвхөн зурмаг бэгтсэний дараа блок нь даац авах чадвартай болно. Евроблок брендийн У блокуудыг ашиглан ялууг газар дээр нь цутгаж болно. Дээрх блокуудыг ашиглахдаа У блокны өргөн нь 250 мм-ээс багагүй байхыг анхаараарай. Бусад стандарт хит бетон блокуудын адилаар цавуугаар нааж, дулаалгын материалыг байрлуулсны дараа арматурыг суйрлуулан бетон цутган дүүргэлтгийнэ.
Блок нь бетон нь хатаж бэхжих хүртэл даац бүрэн авах боломжгүй байна. Шат. Барилгын явц хэвэн явагдаж байсан бөгөөд шатны ажилч мөн хугацаанд хийгдэж байлаа. Шатны байрлалыг алдаа модоггүй суйрлуулахын тулд пивелерийг хэрэглэсэн. Даацын шатны хэсгийг угсрахын тулд хит бетоноор хийсэн арматурчилсан шатны элементийг зуурмган дээр суйрлуулсан. Шатны хамгийн дээд гишгүүрийг дээд давхрын шатны түвшинтэй тохируулж байрлуулна. Үүний дараа гишгүүрийн хэвтэ тэнхлэгтэй ижил түвшинд байгааг шалгана. Тааз. Европлокоор хийгдэх давхрын хүчилт нь даацын дамнуу түүний дээр угсрагддаг хит бетонын хавтангаас бүрдэнэ. Даацын дам нурууг зураг төслийн хэмжээсийн дагуу угсрана. Хуучилтыг зохих бэхэлгэн дээр угсрана. Хуучилтын дам нурууг байрлуулсны дараа зохих байрлалд байгаа эсгийг шалгаж нэгтлэнэ. Хавтанг угсрах ажил нь бусад барилгын материалаараа угсралтын ажил хийхтэй харьцуулахад хурдан хийгддэг байна. Хавтангийн дээд гадаргууд арматургүй бетон цутгана. Хуучилтын арматурчлалын эргэн тойронд бетон цутгана. Угсралтын стойкийг хуучилтын бетон бэгцсэний дараа хийн. Адрын хүчилт буюу чердак давхар. Чердакын давхаргын өргийн ажлыг хийхдээ нэгдүгээр давхрын өргийн ажлыг хийсэнтэй адил хийнэ. Ингэхдээ швеллерийн угсралтыг хийж, дулаалга, ус, тусгаарлалтыг байршуулж, хоолон оруулгуудыг суйрлуулсны дараа бетонддаг. Европлок нь дулаан тусгаарлах чадвараараа дээд зэргийх байдаг нь зуны улиралд халаахгүй, өвөлд хөрөхгүй байх чадвартай. Халхавч хан. Халхавч ханыг байгуулахын тулд гаднах болоо дотор даацын хананд зураг төслийн дагуу туслах бэхлэгчийг байрлуулж өгнө. Өргийн зүрэмгийг давхаргын бүх хэсэгт хийн. Халхавч ханы уулзах хэсэг бүрт блокны 2 үе тутамд бэхлэгчийг байршуулж өгнө. Түүний дээр өргийн цаван зурамгийг дэвсэж ханын блокийг өрнө. Тааз өрг хоёрын хоорондын зайг хөөсөөр дүүргэнэ.
халхав чаныг ялангуяа аадрын хүчилтэнд өөр аргаар хийж болно. Холбох хэрэгслийг тэлэгчтэй шүрүүпээр бэхэлж болно. Өнгөлгөө заслын ажлыг хийхэд маш хялбар. Халхав чаныг даацын ханын адилаар цавун зурамгаар наахгүй үүсэж байгаа зайг хөөсөөр дүүргэн мөн энэ тохиолдолд тохирсон U блокийг Европлок бас үйлдвэрлэдэг ажээ. Автоклавт хийт бетоноор баригдсан барилгад заслын ажлыг хийхэд өндөр бүтээмжтэй байдаг. Энгийн багажны тусламжтайгаар та Европлокоор өргөгдсөн хананд нөхцөвийг хялбархан гаргаж болно. Энэ нь нэг айлын байрыг 14 хоногт бүрэн дуусгах боломжтой гэсэн үг юм. Европлок буюу автоклавт хийт бетон нь 90 жилийн түүхтэй бөгөөд барилгын материалын зах зээл дээр дэлхийд номер 1 бүтээгдэхүүн болж чадсан юм а. За ингээд би Европлокоор баригдсан байшиндаа нүгж ороход бэлэн боллоо. Байгальд ээлтэй, дулаан тусгаарлалт сайтай, эрүүл эко сайхан байшинтай боллоо.